Сэбэцгаана уу хөгжим дуртай та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За ингээд өнөөдрийн миний клипүүд нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдөр студиудтэй яруу найрагч Чагнаад орж хаагаа. За Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан инх цэцэг болон Хишиг бат нарыгаа ирсэн байгаа. За та бүхэнд энэ өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өдрийн хамт дээрээсээ эрдүүч Хайлт минь дэм барьсан даяан шиг зүрхэндээ чамааг бясалгаад дэлхий цөмөртөл алхахыг сүйдрэ минь урагдуулж урагдаг эмтэрхий очлон дундуур марал бог шиг урамцсаар эрхэн тасартал ханьсий үс минь унуулж унаг. За ингээд яг нөгөө дуунуудаа яг бодоод үзсэн чинь дуунууд маань ингээд хүлэгтэй юм байна, бөхтэй юм байна, биелгээтэй юм байна, айрагтай юм байна. За инхээр зэрэг яг л нөгөө нэг бүгдээрээ Монгол ахуйг харуулсан ийм уран бүтээл болж таарад байгаа. Тэгэхээр энэс юу ажиглагдаад байгаа гэхээр бид нар ч одоо ингээд хотчих тусам ерөнхийдөө бол ахуйгаасаа илүү холдож гин, өв соёлоо мартаж гин гэж ярьдаг. За гисэн чинь нөгөө хийт болоод гараад ирж байгаа уран бүтээл нь яг л нөгөө нэг бидний нөгөө хайртай мартагдаад байна гэдэг ийм одоо ахуй байна л да. Тэгэхээр яалтчгүй дуу гэдэг бол тухайн нийгэм цаг үедээ те альва түүхийг хүртэл өгүүлж ингэж мартагдуулахгүй гэж цааш нь ихшиглүүлж явдаг ийм одоо амьтай зүйл юм а гэдгийг бол харагдаж байгаа юм л да. За тэгэхээр хамгийн эхнийхээ яриаг Чагнаахаас эхлэе. За яагаад таныг онцлоод байгаа юм бэ гэхээр за ерөнхийдөө үзэгчд маань сонссон байх. Амаргийн хээ, зүрхэн домог, хүлэг гэдэг за ийм гурван уран бүтээл байгаа юм л да. Энэ гурван уран бүтээл бол маш олон хүмүүс сонслоо. Би одоо Чагнаахтай холбогдоод ирсэн чинь за ямар дуу юм бол дагаа баг өөрөө ч бичснээ мартсан байлээ шүү дээ уран бүтээлээ. Тэгэхээр энэ уран бүтээлүүд бол хүмүүсийн чихэнд их хоногшоод байгаа юм л да. Тэгэхээр ер нь үг өөрөө их тийм тансаг байж ич хүмүүс бас илүүтэй хүрдэм болов гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ дээр та энэ уран бүтээлүүд дээр одоо шүлгээ бичихтэй яг юу бодож байна? Зүгээр бичээд орхисон байсан чинь дуучин нэрээд дуу олгоод олон хүн хүрчихв. Хэтэ ус минь халахын салхин намирвоо Монгол эртний нүдэлдунда мартайгаа ирсэн амраг минь хайдуля судар болгоод ханлуун зүрхэнд минь сидэрээ Сарын газраас сарламар минь шашир дилээ тэрвэ бануда санаа сайхан дуучин ардын салхин айлгуу хөврөөд байна уу да. Ер нь хөгжиж байгаа хэрээр өнгөрсөн рүү тэмүүлдэг гэж юу гэдэг нь шүү дээ. Тэгээд одоо бид нар орчин үеийн дуу хитий олон гоё дуу хийсэн. Бид нар чинь угсаар ерөөсөө нүүдч ахгүй хөдөөний ахуй амьдрал байдаг учраас энэ тэр оюун ухаанд нь салшгүй болоотой. Тийм учраас энэ хөдөөний тухай энэ Монгол архины ахуйн тухай зүйл ерөөсөө энэ хүний тэр матгсан дурсан гэдэг юм уу авсан тэр өвж Монгол хүний заавал хэрэгдэг. Хичнээн хотож яваад яасан хамаагүй хэрэгдэг. Тэр утгаар нь би энэ Монгол ахуй тийм ээ хөдөөний ахуй амьдрал морь мал тийм ээ юу гэдэг тэр ахуй руугаа гэж хэлдэг. Тэгээд түүхээ бас агуулдаг юм уу. Ингэж бичсэн харин тэр хүмүүсийн тэр санамжийн хэрэгж байгаа шүү дээ. Би тэгж ойлгоод байна. Манай хоёр дуушны хувьд ч гэсэн ер нь энэ тал дээр ямар бодолтой байна? Тий. Ер нь нөгөө манай монголчууд ч одоо нөгөө яснаасаа цуснаасаа гэдэг шиг тий. Яалтчгүй л одоо орчин үеийн одоо чиг хандлага хөгжим одоо өөрчлөгдөж байгаа боловч яалтчгүй одоо яг энэ яс заншлаа дагаад яг иймэрхүү дуунуудыг яг илүү сонсоод байгаа нь яг мэддэг шүү дээ тий. Тэгээ нөгөө дуулж байгаа бид нар ч гэсэн нөгөө дуулж байгаа дуугаа ингээд яг одоо миний жишээ нь одоо монгол бүхийн дуул жавхланд минь эрчүүдийг магтсан тэгэл монгол морьч гэх юм уу тий. Яг эднийг илүү сонсоод байгаа байхгүй. Тэгэхээр яг эндээс харахад яалтчгүй л одоо нүүдэлчин одоо соёл ахуй тий яс заншил эднийг илүү одоо төлхөө сонсоод байгаа нь одоо харагдаж байгаа л та тий. Тэгэхээр сая Чагнаах маань их сайхан хэлж байна л да. Юм хөгжих тусмаа дандаа өнгөрснийг одоо тэмүүлж байдаг гэж тий. Энэ бол яг миний хувьд бас яг бодсон зүйл байна гэж бодож байна. Яг гоё хэллээ яруу найрагч юм. Ядуу зүйлийн хөгжил чинь нөгөө нэг ямар үндэстэн байхаас шалтгаалж Оросууд жишээ нь одоо ингээл байгаа шүү дээ. Дандаа л ингээл тийм Оросын үндэстний гоё юм руугаа ингээл ороод ирэхээр хэдий хөгжмөн темптэй юм гоё болж байгаа ч гэсэн дандаа тэг үндэстэнлүүг орж ирэхээр дандаа тийм гоё том бүтээлүүд нь төрд юм бил. А тэг яг тэр шиг манай
одоо нийтийн дууны урлаг, эсвэл ер нь дууны урлаг бүхэл талдаа тийм мэрэгжлийн дуу ч гэсэн тийм ингээд хамгийн гоё том бүтээлүүд нь дандаа ахуйтай Монгол ахуйтайгаа ойрхон байж тэр хүмүүсийн сэтгэл төрөөд авсан надад санагддаг. Тэгээд миний хувьд болохоор энэ хүлэг гэдэг дуу болохоор яг л ингээд тэр чигтээ Монгол ахуй. Тэр гоё тэр зэлэн дээрээс байгаа адуу мал тэр одоо яг тэр ахуйн тэр одоо тэр Монголын өв соёлыг бүрэн ингээд шингэсэн уран бүтээл واخхой. Тэр тэгээд Аранзрав хөгжим найруулгынхаа хувьд болохоор ингээд орчин үеиж байгаа ч гэсэн тэр юм ингээд одоо тэр найруулгынхаа хувьд үг нь одоо их чухал байдаг гэж боддог. Тэгээд ингээд тэр ахуй ороод ирэхээр маш гоё тийм сонирхолтой төрөл рүү ороод ирж байгаа юм л. Яг морины боловч ерөөсөө Монгол ахуй тийм ээ зан шилтер нутаг ус давхар ингээд бичсэн тийм ээ. Тий хамтдаа өгүүлсэн. Бүх юм нь яг тийм цогцоор байгаа шүү дээ. За таны хувьд одоо их хайрын тухай шүлэг их бичиж байгаа юм шиг ажиглагдаад байгаа юм л да ер нь одоо. Бичнэ. Тэгэхээр ер нь хайр бол угаасаа мөнхийн сэтгэл шүү дээ. Мартагдахгүй. Гэтэ та өөрөө их ер нь их хайрлаж дурлаж явсан хүн болохоор ингэж их одоо хайртай холбоотой шүлгийн мөртүүд илүүтэй орж ирээд байдаг. Хүн болгол хайрлж дурж явна л да. Би бол таны хайр арай ондоо байгаа. Байдлах. Яруу найрагчтай хайрч өөр бах. Харин өөр ах шүү. Бас байлгүй яах вэ? Тэгээд мөнхийн сэтгэв. Яг би ганцхан өөртөө биш хүмүүс залуучууд тийм ээ хүмүүс уншаасаа гэж хүн дөрвөлждөг байхгүй юу? Ер нь бас өөрөөтөө бичсэн хайрын тухай байна, ээж аавын тухай байна тийм ээ. Өөр тэр ахуй амьдрал байна. Бас амьдралын өтөр гуниг тийм ээ бүх юмыг ингэж бичиж хүн дөрвөлж бичдэг. Хүмүүс уншаасаа да тийм шүлэг хэрэгтэй хүн байна шүү дээ. Тэрний бичдэг. Бас мөн хайрыг ч гэсэн тэгэл хайртай осууд уншаасаа зарим жоохон ингээд тухтарсан тийм ээ. Асуудал болсон байж шүү дээ. Тийм хүмүүс ч гэсэн бас уншаасаа гэж дандаа зориулждаг байхгүй юу. Тэгэхээр яг зарим хүмүүс тэгээ бас бичиж байгаа юмыг өөр нь тусгаж ойлгоод байна тийм. Гэхдээ бас хайрыг дурсан талаар бас нээвч байгаа. Байлгүй яг. Сая ингээд хосууд гэж ярихаар ер нь бол нийгэмд салалт маш их байна. Ялангуяа энэ залуу гэр бүлүүд бол маш их одоо салж гин, өөр хүүхдээ хахацааж гин, ганц бие аав ээжүүдийн тоо маш их байна. Одоо сая нэг судалгаа явж байхын өдөрт баг нэг хос салдаг гэдэг ийм одоо аимшигтай ийм судалгаа явж байгаа байхгүй. Тэгэхээр юу яагаад ингэж салаад байгаа мэгс чинь хамгийн гол асуудал нь хоорондоо ярилцахгүй байна гэж хэлээд байгаа юм л да. Тэгэхээр та бас хүмүүсийг уншаасаа ойлгоосаа гэж хэллээ. Тэгэхээр таны яг зүгээс нийгмийн салалтын хосуудын хоорондоо бие бинийг ойлгохгүй байгаа энтэй холбоотой та нэг гоё харин шүлэг мөртөөсөө нэг явуул. Бодон цуулсан шувуу шиг амигч нь би зуусаар буурал болтлоо нисий харьс минь хуучрвалж хуучраг саранд гэрэлтсэн уул шиг өөртөө чамайг ургуулад салих эзгүүртэл амьдрий нуруу минь бүхтийвэрч бүхтийг өөрийгөө шатаасан лаа шиг хамаг сэтгэлэн урсгаад өвчүүгэн цөмөрч тэврий зүрх минь үүргэлж үүрэг зуухны өмнө өчлөх сайхан чинийхэн төлөө зул жаргатал залбирий царай минь өвчийвэлж өвчийг хайрт минь. Гэхдээ энэ салалтыг нь сая нэг хаанаас би нэг уншлаа. Энэ утаснаас их болдог л гэж ярьдаг юм. Ерөөсөө хоорондоо ярьдаг утсаа ингээд тухай бичдэг хоёр талаа. Тэгэхээр харьцаа байхгүй болдог. Тэр утсан дээр өөр анхаалаа хандуулдаг. Утснаас ер нь тэгж би нэг одоо судалгаа хийсэн. Энэ бас технологи юм байна. Ер нь таны үеийнхэн ч бас хайрандаа их үнэн чигээд байгаа шүү дээ. Нөгөө хайраа гээд 3 хоноос салдаг хүүрээ гээд насан туршдаа амьдэрдэг гэдэг шүү. Тэгэхээр манай хоёрын хувьд бас ингээд залуу гэр бүл гэж тооцогдож явна шүү дээ. Тэгэхээр энэ харилцаан дээр ер нь ямар бодолтой байдаг вэ? Гэтэ ялцчвал одоо нөгөө хоорондын итгэлцэл тэгэл ярилцах хамгийн чухал тий. Тэгээ энэ бол ялцчвал энээс л одоо хосуудын хоорондох харилцаа одоо магадгүй хөндөрдөг нэгт болдог тийм болвол гэж боддөө шүү дээ. Тэгэхээр одоо хамгийн гол нь хоорондоо итгэлцэх хэрэгтэй, нэг нэгэндээ одоо итгэх хэрэгтэй тий. Тэгээд хамгийн гол юм нь бол ярилцах хэрэгтэй байх л гэж боддөө шүү дээ. За одоо нийт мэдлэг жоохон иймэрхүү тал дээр сулуутар да. Гэхдээ ямар ч байсан одоо хэрдээ маш хайртай аль болох ярилцаж ойлцохыг л боддог шүү дээ. Тэгээд ямар ч байсан тийм одоо тийм таны асуусан шиг тийм аюултай одоо юм надад одоо би мэдэхгүй болохоор одоо сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол хайр байж ижил энэ хорвоо гэдэг дэлхий гэдэг юм чинь бүх юмн дээр хайр оршиж ижил тийм ээ. Хорвоо дэлхий гэдэг юм чинь тэгээд нэг инх тайван байх байлгүй дээ тий. Хайр байхгүй бол хүн төрлөختнэн гэдэг юм одоо бусад амьтнаас сайн ялгагдахгүй бах. Тэгээд
Тэгээд энэ одоо мөнхийн сэдв учраас уран бүтээлчдийн ч гэсэн бас дандаа дуулахыг хүсдэг. Ээжийн хайр, гэр бүлийн хайр бүх юм одоо ингэж уран бүтээлчдийн хамгийн одоо тийм нийгэм түгээж явдаг том салбар тий. Тийм болохоор хайр бол хамгийн чухал одоо ийм гоё хайлуун харилцаа тэр хайрыг илэрхийлэмж хизээч алж болохгүй шүү. Салж битий салаараа цаны хэлдэг шиг сайн тэр өдөр бүхэн нэг хүн салаад байгаа бол хэцүү байж тээ. Монголчууд ч сайн өдргээд тий нэг сард 1-2 хүмүүс л гэрэлж явах чинь юу болж байна. Тэгж болохгүй шүү гэж хэлээ да. Шөө нэгтэй. Бүх гэж ярьсных ер нь монголчууд ч өөрөө бүхтөө их хайртай шүү дээ. Хайртай ард түмэн сар шинийн баярын барилдаа ингээл наадмаар хүртэл бүхэл барилдаж идэг. Ер нь бол бүхгүйгээр юмыг ер нь төсөөлөхий аргагүй. Тэр та ер нь яг бүхчүүдээс хэнийг крашлж байна? Одоо крашлцааг одоо нэрийг хэлчих юм бол одоо тэгээд үгүй одоо зөндөө үндснийхээ сайхан бөхчүүдийг ер нь бол бүгдийн л крашлдаг. Тэгээ одоо тэргээ хэлхин ч хайшаа тий. Тийм олон хүн яас ихлээ тий жавдаг. Хэлээч. Гэхдээ олон сайхан бөхчүүдийгээ бүгдийн та нарыгаа гомдоохгүй крашлдаг шүү. Яа, аавын хүүг одоо ялгаад яах вэ гэдэг шиг тий. Тэгээд миний одоо Монгол бүхийн дуулал бол ерөнхийдөө одоо жавхлант минь гэдэг одоо тий дууг одоо ер нь бол яг миний бас хамгийн түрүүнд гарсан одоо нөгөө хүнд хүрсэн уран бүтээлүүдээс хамгийн одоо эхний одоо уран бүтээл гэх юм уу. Тэгээд нөгөө эрчүүдээ сайхан магтаад дуулсан. Тэгээд яг энэ дуу нөгөө Энхбат начны одоо бичлэгэн дээр нилээдгүү одоо цацагдсан. Тэгээд би ерөнхийдөө яг энэс улбаатай за ер нь нэг Монгол бүхийн тэ нэг гоё яг үндснийхээ бүхийн дуутай ер нь болол яасан гэсэн бодолтой. Тэгээд төрийн сойрхолд соёлынхаа үзэтгэлтэн одоо гүр азрахаасаа одоо та нэг юм гоё Монгол сайхан бүхийн одоо шүлэг бичээд өгөөч гэд. Тэгээд энэ дуу ер нь бол төрж исэн. Тийм тэгээд аймгийн Арслан, аймгийн Начин гэдэг хоёр залуу бүхийг одоо клипэндээ тоглуулад сайхан одоо дуу маань төрж исэн. Тэгээд жавхлант минээр бол яг уу ерөнхийдөө ард түмэндээ болол баггүй бас яахан танигдсан. Тэрэн дээрээс одоо илүү хүч өгсөн дуу маань бол яалтч бол миний одоо Монгол бүхийн дуулал дуу маань бол хамт дуурсан иймэл сайхан надаа олон сар билээ илүү тэнгэр тэнэс тавч тэргүүлсээ энэ төрийн надаа Монголын сүрминдээ энэ дууны маань аялгауг одоо аяг продакшны захирал ая зохиогч Эрвалд за түүний багш Амгалан соёлын дөрвөний ажилтан Амгалан гэдэг одоо бурхан болцсон. За тэгээ багштайгаа хамтран одоо энэ дууны аялгауг зохиосон юм аа. Тэгээд шүлгийг нь бол төрийн сойрхолт соёлын гай зэтгэлтэн гүр азрах маань одоо бичсэн юм гоё уран бүтээл. Ер нь клипээ хийх санаа хаанаас яаж төрж исэн бэ? Клип хийх санаа ерөнхийдөө яг би чинь 2022 онд анхныхаа тоглолтыг хийж исэн. Тэгээд тэрэн дээр энэ дуу маань гараад тэрний жилийн дараа одоо клип маань хийгдсэн. Тэгээд ерөнхийдөө яг одоо том бөхчүүдийг тоглоулъя гэсэн одоо бас хүсэлт байсан л да. Тий, ер нь өөрөө ч гэсэн байсан. Гэхдээ яг ерөнхийдөө яг нэг том за нэг аваргыг тоглуулчих юм бол яг одоо тэр бүхийн дуу болчих юм уу гэж бодоод яг ерөнхийдөө сайхан залуу бүхэн оруулал дээр бах гэж бодоод тэгээд хоёр сайхан залуу одоо клипэндээ тоглуулсан байдгийг. Таны яг дуунаасаа яг энэ мөртөл ингээд их гоё санагддаг ч гэдэм үү те. Тийм мөрт юу вэ? Миний нэг юу байдэн штэ. Одоо ээтэн гутал нь газар үнсэж өндийсэн гэл те одоо монголчуудын одоо бүхийн одоо жишээ нь энд ингээл байж гэн те ээтэн гутал нь газар ингээл үнсээд ингээд дэше өндийсэн гэ тэр үг айгуу гоё үйл илж дэвсэн гэл тэгээд нөгөө нэг бас нэг юм байд юм цэцэг тойрч дэвсэн гэд үг байдаг аахгүй юу тэрийг зарим одоо яана уучлаараа яруу найрагчд маань зарим яруу найрагчд энэ их тийм яруу найргийн хувьд ийм алдаатай энэ ийм үг гэд
тэгж ярьсан юу сонсогдсон л доо. Тэг яг зүгээр миний хувьд монголчуудын хувьд би энийг бол ингэж бодсон нөгөө нэг далд утгаараа тэр цэцгийг хүртэл тэгж гоё ургасан цэцэг тэ ногоог хүртэл ингээ хайрлаж тэ тэрийг ингэж гიშгэхгүй ингэж тойрж дэвсэн гэдэг утгаар би битсэн болоо гэж боддог. Битсэн байх гэж боддог байхгүй юу? Гүр ахыгаа. Тэгээд тэр нь бас айгүй гоё таалагдтыг тэр өгнүүд. Марайрэг бай Айлчин айлчин бүхэн дамтлуулж сумарайрэг бай Айргийн дуурайгийн дуугүй сайн төмөр гэд соёл урлагийн их сургуулийг төгссөн. Тийм авьяаслаг залуу. Тэгээ сайн төмөр дүү аялгыг нь хийгээд бид энэ таад бичээч давгын жаргал сайхан гээд хуучин тоншил сэтгэл өнтөрт ажиллаж байсан. Сэтгэлж авах байдаг байхгүй манай нутгийн. Тэгээ жаргал сайхан ах шүлгэн бичээд. Тэгээ би сайн төмөр дээр захиалж хийлгсэн дуу да. Одоо нэг иймэрхүү өнгөөлтэй дуу хийхтэй. Тэгээ сайн төмөр сайхан хийсэн. Тэгээд энэ дуу яг коронавигийн үед шүү дээ. Морин хор наадам 33 гэж наадам болоод. Тэгээд тэр наадмын нийтийн дууны төрөлд нь гран-при шагнал авсан байдаг шүү дээ энэ дуу чинь. Одоо миний хувьд бол их хүндэтгэлтэй дуу. Морин хор наадмын тэргүүн байрын шагнал. Найранд хурайлж сумарайрэг бай Хорруудын дэний лүүч харж умарайраг бай Хошоолотгаар цугда найргаж сумарайраг бай Амтиний сүгнөд байря Сүгнөд байря Хортой дутай тогтоомоор Нутгаас одоо Усангар облс уран бүтээлчтэй би анх удаа их болж байгаа юм байна. Нэгд, хоёр дахь юм бол Монгол ёс заншил Монгол адуу айраг гэдэл энэ уламжлалт зүйлсийг энэ дууны үгэнд шингээж өгснөөрөө хөдөөгийн ард түмэн ялангуяа одоо адуугаа дийдэлдэг Монгол ахуйтайгаа их ойр байдаг энэ улсуудад залуучуудад илүү их таалагдаж их төгссөн болов уу гэж энэ дуугаа боддөг юм аа. Дахиад нэг онцлогтой зүйл нь бол энэ заллага гэж одоо Бурмаа Мөнхөдтэй хамтарч дууссан дууны өнгө аястайгаар хөгжмийн найруулгыг нь Анир студийн одоо захирал Монгол Улсын урлагийн гавь зэтгэлтэн Алтан хоёг хөгжмийн найруулгыг хийсэн. Тэгээд энэ утгаараа одоо хөнгөн ардын одоо аястай аялгуунчдын хөгжмийн найруулга хөгдөн ш тийм ардын хөнгөн дууны аястайгаар хөгжмийн найруулга нь гарсан энэ дууныхаа өөрийнх нь аятай ингэж нийцэж өгж байгаа юм. Тэгээд миний үндсэн дуулах арга барил бол уртын дууны одоо мэрэгчлэр төгссөн учраас илүү ардын талынхаа дуунуудыг тийм өнгөстэй дуунууд миний дуулах арга барилд илүү тохирдог гэсэн үг. Тэр утгаараа энэ дуу бол надад ялтчгүй зогссон гэж ингэж боддог. Амтиний сүгнөд байря Сүгнөд байря Хортой дутай тогтоомоор Хортой дутай тогтоомоор За манай нутаг бол ерөнхийдөө шимээ архивтэй.
гүү барьдаг. Үүний арийг эсдэггүй. Одоо газрын онцлог байна л да. Маш их халуун тийм уур амьсгалтай бүс нутаг учраас айдаг одоо дорхно ингээд сахчаад байдаг. Тэгэхээр манайх нөгөө үхрийн одоо айраг гэж ярьдаг. Тэрэгээрээ одоо арвал цагаан идэгээ хийгээд тэрийгээ нэрж шимээ арих гаргадаг. Тэрэгэр их алдартай. Ийм нутгалдаа Увс аймгийн тиссэн. Дайлуул цайлуулахын хувьд бол мэдээж одоо ойлгомжтой. 21 аймгийг би ч одоо 5 удаа таарч аялан тоглосон байдгийг. Монгол орныхоо нэг 300 гаруй сумаар орсон болоо да. Тэгэхээр ч одоо газрын лидийг амсалгүй яах вэ? Газрын анхан дүүстэй одоо дууны үеийнээр танилцалгүй яах вэ? Тэг сайхан л байдаг да. Тэгээ дуу гэдэг чинь өөрөө их сайхан энергитэй ийм сайхан зүйл. Бусад одоо хипхопч гэдэг юм уу, попч гэдэг юм уу, дууны төрлөөс нийтийн дууны төрөл хамаарах одоо ялгаатай нь бол дууныхаа үгийг тав охин бас нэг анзаарч хараасаа гэж би боддtiin Монголын одоо хүмүүс анзаардаг байлгүй. Дандаа ерөөл өгдөг. Тийм утгаараа 1960 онд зохиогдсон ч гэдэм үү, 70 онд зохиогдсон ч гэдэм үү, тэр дуунууд өдгөө яагаад 70-80 жил баг урт наслаад байна уу гэхлээр Монголын ард түмэн нөгөө үгийг бэлгшээдэг учраас амны бэлгийг бэлгшээдэг учраас энэ дуунууд их урт настай удаан жаргалтай ингэж яваад идэх болов гэж боддог. Тийм утгаараа ч одоо би миний дуунууд бас урт наслаасаа гэдэг үднэс дууныхаа үгэн дээр бас тийм өрөөлтөй дуунууд дуулахыг бас хичээдэг. Сайн нөхтөө өрөөд дуулаж уумаар айраг бай. Сайхан нутгаа өрөөгөөд шүлэгдэж Хэлхний хувьд бол яг би Монгол ахуй ёс заншлаа бас нэг илүү харуулах гэдэг тэр нөгөө тэр гэр чинь бол мөнх хоёр гээд манай сэлбэрч найз үдээ яг одоо гэр одоо модон урлалаар ингэж дагнаж ингэж сэлбэр хийдэг. Тэр мөнх хоёр маань одоо гайхамшигтай сайхан урлсан тийм гоё гэр байгаа. Тэр гэртээ тэгээд одоо яг тэр үндэснийхээ мөнгө аяга хүүрэг тэгэл одоо тэр гэрийн бурхан шүтэн бүх зүйлийг л одоо Монгол ахуйг л харуулахыг хичээсэн. Хөдөө гарч зураг авахдаа бол унаг тамганы найран дээр бид нар очсон. Тэгээ тэр унаг тамганы найрны тэр сайхан хэсгүүдээс ингэж оруулаад иймэрхүү л одоо нэг Монголынхаа ёс заншлыг сайхан харуулж идэгсэн юм. Зорилготой л хийгдсэн юм. Хуллаар сүгнөд байря. Ортой дуутай тогтоомоор. Ортой дуутай тогтоомоор. Хөлөг дуу бас их сайхан одоо явж байгаа. Тэгээ хүмүүс их сайхан сонсох дуртай дуу болж байгаа нь бас ингээд мэдэгдэж байгаа да надад. Тэгээд энэ хөлөг гэдэг дуу анхлан болвол энэ бас нэлээд одоо нөгөө бодлогоор гэдэг юм уу. За бараг улсын бодлого байсан баг шүү. Одоо энэ шагнаад орж байгаа одоо ингээд бодит одоо баримт гэрчээ сууж байна. Соёлын яамнаас дуу төсөл гэж гарсан. Энэ 2024 онд. Тэгээ дуу төслийн ямар байх зорилго барьсан бэ гэхээр одоо энэ яг нэг түрүүний нөгөө нэг чагнаахын хэлдэг шиг хөгжил ах руугаа шингэдэг гэж ярьсан шүү дээ. Яг тэр шиг одоо нийтийн дууны урлагийг гэсэн одоо ингээд шинэ өөр өнгө төрхөнд авчирж ирээ. Энэ хүмүүс их биетлэг тийм хөгжмийн найруулга сайтай юм сонсох гээд ах шиг байна те. Гэхдээ нэг морь гэхээр уянгалаад ах шиг ч гэдэг юм ингээд тиймэрхүү юмыг нэг арай өөр өнцгөөс харуулъя гэж маш олон хүмүүсийн сэтгэл шингэсэн. Жишээ нь одоо ингээд дуунд одоо жишээ зөвлөгөө өгсөн хүмүүс одоо манай дуучдаас хэл одоо ардын жишээ Батцахгүй, Далантаа ингээд маш одоо нийтийн дууны мастерууд оролцсон байхгүй юу. Дээрээс нь одоо хөгжмийн найруулга гэхэд одоо манай Цэвэрд магш маань одоо Оюунбат ах маань тий одоо хөгжмийн маш мундаг найруулагч юм байдаг. Оюунбат ах маань хийхэд гарчлан хийж байгаа боловч хажуугаас нь одоо ингээд одоо манай бид нар Харамзаа гэж зэрдэг манай Бат Эрдэнэ ах
За ингээл дээрээс нь Limitless студийн манай Бабу ах энэ төргээл маш олон хүмүүс сэтгэл шингээж ээж энэ дууг ингэж бүтээж гаргаж ирсэн байхгүй. А би ерөөсөө бараг л одоо энэ маргал дуулах үргийг л би гүйцэтгэсэн нэг тийм азтай тохиол надад болсон юм. Тэгээд одоо шүлгийг нь манай чагнаах, аяыг нь манай одоо урлагийн гайслан найданж авах гэл тийм маш их олон шүүмжилж энэ аяыг ингэмээр юм шүү, энэ шүлгийг ингэмээр юм шүү. За ингээд нэг энэ төвшөнд одоо дууг барих гэж үзвэл ямар байна гэдэг ч юм уу те нэг тийм соёлын бодлого явуулаад энэ хөлөг гэдэг дуу гарсан байхгүй юу. А тэгээд одоо хөгжмийн найруулга явуулчихсан үг санаа утга бүх юм ингээд маш их гоё санагддаг та надаа. Тэгээд манай энэ хэдийн маань одоо сонгосон дуучин одоо намайг сонгосон гэх би бас баярлалаа. Тэгээд бас энэ би өөрөө бас нөгөө нэг үндэсний бөхөрөө барилддаг. Тэгээд энэ өв соёлтойг ойрхон багхгүй. Тэгээд миний тембр хоолой таарах болов гэж бодсон уу манай том уран бүтээлчид маань хоорондоо ярилцж сууж агаад өнөөдөр миний утас дуураад за хишиг бата сайн уу гэдгсэн. Тэгээд за чамааг ингээд том дуу дуулах гэдэг энд олон хүмүүс чиний яриаг сонсч чинь нэвтрүүлгээр чи шууд гарах гэж нэг сандрал хэлсэн баг. Тэгэхээр би юу хэлэх юм мэдэх яагаад. За одоо тэгээ яах вэ хөө би одоо тэгээд ийм сайхан юм болж хад оролцдог хэрэгтэй гэсэн чинь оо энэ хараа хэрэгтэй энэ тэр яасан том яриатай зойлог байна мэн гээл. Тэгээд тийм ярианаас ингэж надад ирсэн дуу. Тэгээд одоо хөлөг маань их сайхан байгаа. Тэгээ одоо клипийн ч гэсэн одоо аль болох арга мах хөлгийн камер сүлтийг бодсон ийм гоё одоо найруулгатай гэх юм уу. Тэгээ адуучин залуугийн дүрийг өөрөө гаргаад ингээд хийсэн. Сэтгэл Хэрийн зэрэгдэн дундаас хөнгөн хөлөг минь хатраад ирлээ. Оног алдуулсан зэлэндэмийнэ. Уртын дуучин эртний өгд минь алтан ятгаар тогдоод байна. Уулын тавын нүүдэлчд миндээ. Ер нь гэхдээ сүүлийн үед монголчууд мориноос илүү холдоод байна гэж яриад байгаа шүү дээ. Энийг та хэр нийцэх вэ? Та сая өөрийгөө бас хэллээ шүү дээ. Би өөр нь юм би хараад бас тэгж боддог байсан зэ. Гэтэл холдоогүй юм байл. Монголчууд мориндөө бүр улам хайртай болж байгаа юм л. Одоо яг ингээд нэг хэсэгдээ нэг ингээд нэг хүмүүс чинь одоо нэг ингээд жоох ингээд техник шүтэн шүү дээ. Тэг ингээд гоё машин тэрэг унж үзлээ, гоё юм хийж үзлээ. Эцсийн бүлэг дээр нь хүмүүс мөнгөтэй чадaltaа болоод инхэхтэй морилгоо иргэдэг. Одоо юу гэдгийг ингээд ерөөс остол ингээд нөгөө төрөний нэг ондоошлон дандаа л өөрсдөө Монгол хүнд л Монгол тал руугаа л ирэх юм бэл. Тийм болохоор морь гэдэг юмнаас хизээч Монголын ард түмэн холдохгүй юм байлээ. Техникийг унж үзэл энэ бийд муу юм байна гэж мэддээл тэгээд буцаа морилго орж штэ одоо. Тэ? Тэгээд одоо манай ингээд дуучид ч гэсэн тэрийг мэдэрсэн. Манай эцэгч ингээд ялангуяа бөхчүүд ингээд эрэгтэй дуучин ингээд бүх дуулахыг амар ингээд зөндөө харсан байхгүй. А гэтэл эмэгтэй хүн ингээд эрэгтэй хүнийг магтан дуулахад Монгол өхөн гэргийн дуунд ямар хайртай байлээ. Тэ араас нь ингээд эгчийн дуу ингээд ороод ирж байгаа тэ. Тэнгүүд эрэгтэй хүмүүс ч гэсэн ингээд дуучид ч гэсэн ингээд хөлгийнхээ тухай дуу сонсоход одоо фэйсбүүкээр битүүр рилээр дандаа морины тухай дуунууд л явж байна. Хүмүүс төгжирж байгаа машинтай гоё машинтай байгаа ч гэсэн морио санаад шүү дээ. Тэгэхээр ийм гоё юм эргэж байгаа шүү гэж хэлэх гээд байна санаа. Таны бодлоор ямар бодол байна та? За морио зайлшгүй байна тийм ээ. Зайлшгүй Монгол хүнд бол морио зайлшгүй байна. Ер нь альва юм дандаа урд юм дээр дөрүүлж тийм ээ. Суурилж ингэж хөгждөг шүү дээ. А мориго байсан бид нар хөгжихгүй тийм ээ. Өдөө зайлшгүй. Ерөөсөө хөгжлийн үндэс одоо манай хөгжөөгөө хөгжсөн гал янз бүрийн юм яриад байна. Хөгжлийн үндэс төрийн үеийн тэр бүдүүлэг гинөө тийм ээ. Хөгжингүү байсан гинөө тэрнээр дандаа суурилж ингэ шатлсан юм. Тэгэхээр морь бол тэр шатлах байхгүй юу? Хөгжлийн нэг шатагсан нэг юу байна. Одоо юу гэдгийг төрийн үеийн нэг хөгжлийн нэг гараа байхгүй юу? Тэгэхээр заал тэр мориол яхаас өөр арга байхгүй. Ер нь бол одоо ингээд хөгжил яриад байна. Бүх юм өөрчлөгдөөл байна. Анх одоо ингээд рок гэжсэн мод дараа нь pop боллоо тийм үү. Тэгэл урсгал нь хүртэл өөрчлөгдөж байна. Нөгөө нийтийн дуу хүртэл өөрчлөгдөөд тэгд чи одоо анх одоо маш их шүүмжлэл дагуулсан шүү дээ тий. Энэ сайхан уянгалаг сайхан дууны хажуугаар юу өмлөөд байгаа юм бэ? Юу өмсөд байгаа юм бэ ч гэдэг юм уу те. Ийм байдлаар ер нь маш их шүүмжлэл дагуулад байгаа юм л та. Тэгээ та бүхэн маань өөрсдөө ингээд яг энэ нийтийнхаа уран бүтээлийг ингээд шийдэж өөрчилж дууж явж байгаа юм шиг. Энэ дээр ер нь ямар бодолтой байна? Бас хүмүүс тандаад нэг үгүй ийм учиртай штэ хүмүүсээ гээд нэг хэлчмээр бас заримдаа тийм үе байдаг байх үү? Гэхдээ одоо орчин үетэйгээ хөл нийлүүлнэ гэдэг яг нь хөгжим одоо тэр дууралтаараа яг нөгөө нэг орчин цагийн хөгжмийг дуургаж байгаа. А тэрнээс бол нийтийн дуу, зохиолын дуу гэдэг маань ерөнхийдөө яг одоо хуучны ардын дууны үргэлжлэл тий. Одоо ардын дууны л одоо улбаатай ийм л ерөнхийдөө уран дуунууд дуу штэ тий. Тэгээд хөгжмөөрөө л одоо тэр дууралтаараа
орчин үеийг бүтээж байгаа болохоос биш яг энэ одоо ёс заншил байдаг юм уу үг тэр дуудалтыг болвол нэг тэгж их эвдэж тэрнийх тэ эвдээ ер нь бол миний хувьд лав тэ бидний одоо багдгүй бид энд сууж байгаа хүмүүсийн хувьд бол яг тэгж амар эвдэж болвол дуулахыг боддгоо бүр нэг этгээд болохгүй тэ тэгж бол хүсдэггүй ерөнхий гоё энэ Монгол ёс заншил энэ гоё пентатоник Монгол пентатоник дуурал тий энийг ерөөсөө эвдэхгүйгээр яг эндээ гоё баригдаж ер нь бол дуулахыг л Одоо бол ингээд бүх юм ингээд буцаад өөрчлөгдөж байгаа юм шиг надад санагддаг. Залуучууд маань маш их үндэсний дээл хуцаа өмсдөг болсон, тэрнгээрээ маш их бахархдаг болсныхоо зэрэгцээ одоо ардын урлагаа бас илүү их одоо сонирхож эхэлж байгаа. Энэнд нь одоо миний ч гэсэн юм хувь нэмэр маш их байгаасаа гэж би боддог. Яагаад тэгэхээр миний үеийн залуучууд те энэ билэрийг сонсоод дунд нь явж байгаа тэр шуранхай, тэгээ уртын дууны тэр хэсэг, тэгээд тэр дуун дээр ингээд энэ дээр нь өөрөө ирэхгүй одоо биглэмэр ч юм шиг санагдаж байгаа. Тиймэрхүү мэдрэмжийг авч чадж гэнэ гэдэг бол тодорхой хэмжээгээр би бас одоо нөлөөлж байгаа юм болоо гэж бодоод байгаа. Тэгээд ерөнхийдөө монгол хүн бол яг л одоо энэ үндэсний өв соёлоо одоо маш их хайрлаж хамгаалж авч явах ёстой. Тэгээд дээрэс нь би одоо өөрөө өв тэгч гэдгээр бол маш том үүрэг хүлээсэн хүн гэж боддیں۔ Аав маань ер нь ардын дуу надад их зааж өгдөг байсан. Тэгээд яг нөгөө нэг сургуулаа сонгох болоод эстрадын ангид орох гээд шалгалт өгөхгүй байжсэн чинь аав маань ер нь зөвлөөд уртын дуу ер нь ингээд чам байна. Цаашд ер нь маш хэрэг болно. Ер нь чинь өв тий одоо Монголын нэрийн хуудас болсон юм том өв соёл болохоор миний охин ер нь уртын дуучин болчвол хизээч хаач газардахгүй гээд аавын маань ер нь зөвлөгөө. Тэгээд одоо ч гэсэн би уртын дуучин болснараа маш их бахархдیں۔ Ер нь бол хүн болгон бас ингээ хүснээрээ уртын дууд болно гэдэг бол айгүй хэцүү. Тэгэхээр энэ бас ховор гайхалтай мэрэгчлийг эзэмшээд ингээ сураад одоо ингээл цаашаа ингээл зөндөө сурах зүйл маш их байдаг. Тэгэл улам их хичээгээл явж байгаа. Дууны үгний тал дээр бол яг одоо биелээрээ гэхээр нөгөө юм хүмүүст бол юм биелгээний шууд л ингээд нөгөө биелээрээ бүжээрэл гэсэн тийм юу орж ирээд байгаа хэл та. Яг манай квиз ах бол үгээ бичгтээ хүсэл мөрөөдөл нь биелээрээ гэдэг утгаар ер нь зохиосон гэж одоо надад хэлсэн. Би ч гэсэн анх нөгөө ингээд дуугаад болж байхдаа яг л нөгөө ингээл юм бүжиглэх хэвээр тий хүмүүсийг ингээл гоё бүжиглээрээ гоё цэнгээрэл гэсэн утгатай гэж ойлгоод исэн чинь ер нь бол ингээл гоё юм аз жаргалтай тий ингээл бүх хүмүүсийн одоо хүсэл ингээл биелээл ингээл тий одоо энэ дууг сонсож байгаа бүх хүмүүсийн хүсэл мөрөөдөл нь биелээрэй гэсэн утгаар ер нь бол үгэн зохиогдсон.
Ардын дууг бол бас тэгтээ юм байх те. Бас нэгэн цаг үед нэгэн хүн авьяаслах хүн зохиосон байгаа шүү дээ. Одоо шин миний хөлөг дуун дээр ийм гоё мөртөд өгөхгүй юу? Сарын газраас саарл морин шашир дэлээд ирвэд байна уу да. Тоосон доо. Санаа сайхан дуучин ардын салхин аялгау хөврөөд байна уу да. Сэтгэлд минь энэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ингээд харангуут яг л бас нэг л гоё авьяаслах хүн те. Ингээд зохиосон байгаа шүү дээ. Хэрвээ одоо бид нэр ингээд автраа үлдээж чадахгүй бол энийг ард түмэн сонсомоор байгаад тах юм бол ардын дуу болж байгаа байхгүй юу? 300-400 жилийн өмнө автор үлдээх боломж байгаагүй тий. Жишээ нь одоо ингээл гой ардын дуу зөндөө байгаа шүү дээ. Морины дуунуудч байдаг гэж ярил. Моридой магтсан дуунууд зөндөө байдаг. Бид нар чинь яг л тухайн үеийнхээ нийтийн одоо өгөртөл болж исэн зохиолын дуугаад байгаа байхгүй. Тэр хүмүүс автраа үлдээч бид бол азтай хүмүүс одоо чагнаад орж одоо хүний одоо автор дандаа байжлаа, наахлан хишиг бот гэдгүүн дуусан гэж байжлаа, нэгцэг гэдгүүн дуусан гэж байжлаа тий. Ингээл цаг хугацаа энэ нөгөө энэ сошиал орчин баримт үлдэх боломж нь биднэрт илүү үлдсэн л нэгэн цаг үеийн төлөөлөл байгаа даахгүй дууны урлагийн тий гэж л харж байгаа. Түүнээс хөө Монголын юу ч өөрчлөгдөг юм шиг байгаа юм. Яг сайн нөгөө автор нь ингээд үлдчихээн гэж ярьж штэ тий. Тэгэхээр саяхан нэг юм арган болсон штэ. Хүмүүс манай их сайн ойрхон санаж байгаа ах гэж бодож байна. Шүлгийн энэ хүн ингээд сайхан шүлэг бичээд өгчлөө. За тэнд нэг хүн аян сайхан хийгээд өгчлөө. За гэтэл нөгөө дуучин л ганцаараа мөнгө болоод идэг гэд нэг ийм асуудал яригадаад байсан штэ. Ер нь нодон тэр бид нар олон тэр энэ дуу хүлэг дуучин тэр бидний төслөөс төлсөн дуу гэж байна. Тэр төслөөс юусоо бүх юм яригдсан. Оюуны өмч тийм ээ. Одоо юу гэдэг яаж энэ дуу яаж бүтдэг юм? Ямар хүч хөдөлмөр тийм ээ? Ямар их мөнгө төгрөгөө бүтдэг юм? Нэгдүгээр, хоёрдугаар тэр оюуны өмчийг яаж тааш навж явсан? Оюуны өмчийг ямар хуулиар зохицуулагдах юм тийм ээ? Бүх юм бид нар тэр төслөөр тэр төсөлд одоо шингээд ягсан байхгүй юу? Тэгж энэ дуу бүтээсэн. Тэр хүлэг гэдэг дуу одоо юм байгаа. Ганц дуучны өмч биш. Монголын дуу бүтээгчдийн холбооны өмч, соёлын яамны өмч гэж явж байгаа. Дээрэс нь бид одоо энэ хүлэг гэдэг дуу цаашаа ингээд өргөжлөөд одоо улам ингээд явхад платформод байршсан байгаа шүү дээ. Хүлэг албан ёсоор байршсан байгаа. Тэнгүү тэр чинь албан ёсоор ингээд дэлхийн контентуудаас мөнгө олоод эхлэнэ. Тэгт нь нөгөө хувь эзэмших байдлыг тэгшилж өгөх гэж тэр улсын бодлогч нар дандаа юмыг нэг нийгэмд болж байгаа таны дөнгөсөө асуусан асуултыг ч юм уу те ингэж нэг цэгцлэх гэж нэг ямар нэг руу зорд юм ба штэ. Тэнгүүд энэ хүлэг гэдэг дуу яг тийм маргааныг шийдэж өгөхийн тулд бүгд эрхтгш байх тийм боломжийг үүсгэж өгөхийн тулд хийсэн дуу шүү. Тийм таниулах тийм ээ сурчлах одоо ямар ер нь бол цаашдаа яаж одоо энийг ингэж эмхтгээд нэг одоо байранд оруулах вэ гэдэг юм уу те яаж одоо нэг байдлаар нэг тодорхойлолттой нийтлэг хүн болгон мэддэг болох уу гэдэг байдлаар л эхэлсэн гэсэн үг үү? Тий яг энэ анхны дэвсгэр тавьж байгаа энэ бас хууль хэрэгтэй юм байна тий. Цаашаа бас хууль батлах. Одоо ерөнхийдөө оюуны өмч бол бас нэлээ одоо яригдсан. Ер нь одоо бидний энэ нэг төлөвлөс хойш тэр оюуны өмч гэдэг юм шүү дээ. Оюуны өмчт аимшигтэй хүндтэй хамтдаг. Тэгэхгүй бол одоо тий. Тэгэхгүй бол одоо жишээ нь нэг дуртай нь одоо бит хоёрын дууг тий Ээл хамаагүй очиод ингээд дуулж идэг те. Бид нар чинь одоо юу гэдэг яруу найрагчаасаа ая зохиогчоосоо гэдэг ингээд бүх юм ингээд одоо аваад дуулаад тэгээ ингээд хүнд хүрэх гээд одоо бид нар чинь яг одоо уран бүтээл хийх гэж одоо өчнөө мөнгө төгрөг одоо юмаа зорд гаргаж байж. За тэгээ гаргасныхаа дараа энэ одоо уран бүтээлээ хүнд хүрэх гэж бас те телевиз дээр сошиал одоо юу гэдэг бүх юм одоо бүүстэл ингээд зөндөө одоо юмаа гарган барин ингээд нэг дөнгөж ингээд нэг зайлуул нэг хүнд хүрэхгээ ингээд байж яхад нэг хүн тэнд очиод ингээд өөрийн дуу шиг ингээд дуулаад байж ивэл ер нь бол бас биднэрт айгүй хэцүү шттэ тий. Тийм болохоор энэ бол оюуны өмч гэдэг юм бол ялтчгүй чангарах хэрэгтэй. Адилхан одоо тий тэр ая зохиогч, яруу найрагч, дуучин тий энэ гурван бол адилхан л ер нь одоо тэр хов хүртэх юу гэдгийг тэдний ер нь авах ёстой л байх. Ер нь бол чангарсан дээр л гэж боддоо шүү дээ. Тэнцүү байсан дээр л шүү. Тий шүү дээ. Одоо тэг мэдээж яг дуучин бол энэ тэнцүү байхгүй л байх. Яг яруу найрч ая зохиогч нь бол мэдээж илүү тий илүү одоо хувь яд хүртэн тэр бол тий. Айгуу гоё цэгцрээд байгаа шүү тий. Хүмүүс чинь соёлтой болж байгаа. Миний шүлэг ингээ соёлтой байхад нодны уржин энэ төр чинь нөгөө аваад миний нэрийг гасаал одоо байхгүй болгоод тавьчихдаг байхгүй. Тэгэл хүмүүс даар нь ямар гоё шүлэг юм бэ тэр баярлалаа гэж ütсэн байхгүй. Тий одоо өөрийнхөө юм шиг би дарамдаа сурвалжийг бичихгүй байхгүй. Бичихгүй тий дөрөв аваа хийдэг байхгүй. Тий тэгэж болох. Тэгээ одоо бол тэрээс нодныгоос хойш гайг болчиход байгаа байхгүй. Ер нь миний нэргүй ингээд шүлгүүд ингээд дандаа нэр авчин ингээд ухсаад айгүй явдгийг.
Тэгээ ингэж цэгцэрснээр бас уран бүтээлчдийг ч гэсэн бас амар гоё тийм цэгцтэй өөрийн гэсэн юм хамгаалах ертөнцтэй болгож байгаа. Уран бүтээлчдийн соёлыг ч гэсэн амар өндөр болгож өгч байгаа байхгүй юу? А чи хувь уран бүтээлч өөр юм бол өөрийгөө бас бүхий л платформудад хамгаалт үүсгэ. Энэ зөвхөн чиний уран бүтээл шүү гэдгийг мат хамгаалахын тулд бид нар өөрсдөө одоо бас дэлхийн соёлтой бас нэгдэж очиж би бол ийм уран бүтээлч байна гэж өөрийгөө YouTube-д таниулж, платформудад таниулж тэгээд энэ миний уран бүтээл гэж тэнд таниулж өгж штэ. А тэгээд өгцөн байж байгаа тэр дуу дахиад копилогдоод явангууд Facebook сошиал орчноос шууд ингээд блоклуулдаг болчиход шүү дээ одоо тий. Тийм болохоор одоо уран бүтээлчдэд бол маш гоё цаг үе ирчээд байна. Тэгээ монголчууд бас ч нэлээд хоцронгуй л энийг хийж байгаа юм шиг лээ тий. Хятад энэ төр бол аль үжээ бүр ингээд цэгцэрсэн байт юм л. За ингээд өнөөдөр миний клипүүд нэвтрүүлэгт маань урагдан ирээд манай студид ирээд сайхан яриа өрнүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. За нэвтрүүлгийг дуустал хамтдаа байж нэвтрүүлгээ үзсэн үзэгч та бүхэндээ ч гэсэн үнэхээр их баярлж байна. За ингээд яалтчгүй дуу хөгжим болвол үргэлж хүн болгоны сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж өнгөрсөн түүхийг сануулдаг, эргээд бас дурсамж үлдээдэг ийм одоо сайхан аялгаа, ийм одоо сайхан зүйлээдэг. Тэгээ та бүхэн маань бүгдээрээ бас ийм сайхан уран бүтээлүүдийг сонсож өөрийнхөө амьдралыг бас хөглөж яваасай гэж ерөөе.